Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа Монгол Тэмүүлэл лаборатори сургууль математикийн багш Б. Бямцэрэм. Квадрат функцийн графикс сэдвээр та бүхэнд хичээл заая. Квадрат функц түүний график нь бидний өдөр тутмын амьдралд, бүтээн байгуулалтанд цаг ямагт тааралдаж байдаг билээ. Шидсэн бөмбөгний тарихтор хүртэл квадрат функцийн график болох парабол байдаг. Энэ хичээлээр квадрат функц байгуулах аргад суралцъя. Үүний тулд квадрат функц гэж юу вэ? Квадрат функцийг байгуулах аргуудтай танилцъя. За эхний бодлого авч үзье. Хашааны периметр 400 м байх. Хэрэг түүний өргөн x м бол түүний талбайг ол. За хашаа маань тэгш өнцгт хэлбэртэй байдаг. Периметр нь 400, талбайг ол гэсэн. За өргөнийг x-ээр авартаа y гэе. Тэгвэл периметр маань 2-ыг үржих нь хаалтан дотор x дээр нэмэх нь y гэдэг үлээ. Өгсөн зүйлээ периметртэй орлуулъя. Тэнцэтгэлийн хоёр талыг 2 дугааж өгье. Эндээс y-ийг олъё. Талбай маань урт өргөн хоёрын үржүүртэй тэнцүү байдаг үлээ. Y-ийн оронд түүний тэнцүү илэрхийллийг орлуулбал ийм болно. За эндээс харахад талбай маань тэгш өнцгтийн өргөн x-ээс хамаарсан квадрат функц гарч ирж байна. Y тэнцүү ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c хэлбэрийн функцийг квадрат функц гэнэ. Энд a, b, c нь бодитонууд a тэгээс ялгаатай байна. Y тэнцүү сөрөг 2x квадрат функцүү дараах уснагтыг нүүх. За x тэнцүү сөрөг 2 үед сөрөг 2-ын квадрат 4 сөрөг 2-оор үржээд сөрөг 8. Тэгийн квадрат тэг сөрөг 2-оор үржээд тэг 1-ийн квадрат 1 сөрөг 2-оор үржээд сөрөг 2. 2-ын квадрат 4 сөрөг 2-оор үржээд сөрөг 8. За квадрат функцийг мөн fx тэнцүү x квадрат нэмэх нь x хасах нь 3 ийм хэлбэрээр өгч болно. F тэгийг бол x-ийн оронд тэгийг орлуулад бодъё. F тэг байхад сөрөг 3 гарч байна. F 4-ийг бол x тэнцүү 4 x-ийн оронд 4-ийг орлуулад бодцгоо. F 4-ийг олъё. 16 нэмэх нь 4 сөрөг 3 тэнцүү 17. F сөрөг 5-ыг олъё. За сөрөг 5-ын квадрат 25, 5-ыг гисаад 3-ыг гисаад мөн 17 гарч байна. Y тэнцүү ax квадрат функцийн график байгуулах аргатай танилцъя. Эхний хоёр функц маань y тэнцүү x квадрат, y тэнцүү сөрөг x квадрат. За энэ үед a маань нэмэх 1 сөрөг 1 байгааг та бүхэн харж байгаа. За x-ийн дараах утгуудад функцийн утгуудыг бодож олъё. Сөрөг 3-ын квадрат 9 сөрөг 2-ын квадрат 4 сөрөг 1-ийн квадрат 1
T-ийн квадратыг 1-ийн квадрат 1, 2-ийн квадрат 4, 3-ийн квадрат 9 байна. X квадрат гэдэг маань альва тооны квадрат үргэлж эерэг байдаг учраас энэ функцийн утга үргэлж эерэг утгатай гарч байна. За дараагийн функц авч үзье. За мөн дээрх утгуудад функцийн утгуудыг бодож үзье. За сөрөг 3-ын квадрат нэмэх 9 хасах 1-ээр үржээд сөрөг 9. Сөрөг 2-ын квадрат нэмэх 4 хасах 1-ээр үржээд сөрөг 4. За гих мэдчлэн бодвол та бүхэн дэвтэр дээрээ координатын хавтгаагаа зураад дээрх цэгүүдийг тэмдэглээрэй. За тэмдэглэсэн цэгүүд маань нэг шулуун дээр харагдахгүй байгаа. За тэмдэглэсэн цэгүүдэд дайруулан мөрийг зурнаа. Та бүхний зурсан зураг за харцгаая. За эхний функцийн график ингэж гарсан байх ёстой. Дараагийнх нь энэхүү мөрийг парабол гэж нэрлэдэг. Квадрат функцийн графикийг парабол гэж нэрлэдэг. Дараагийн функцүүдийн графикийг байгуулъя. Y тэнцвэс t-5x квадрат, y тэнцвэс сөрөг 2x квадрат функцийн графикийг байгуулъя. За x тэнцвэр тэг байхад y тэнцвэр тэг байна. За тэг цэг дээр оройтой параболынх нь за сөрөг 4-ийг авахад сөрөг 4-ийн квадрат 16 t-5-аар үржээд 8 болно. Сөрөг 2 үед сөрөг 2-ийн квадрат 4 t-5-аар үржээд 2 гарч байна. Y тэмдэглэхийн үед тэгшинтэй учраас дараагийн утгуудыг шууд олъё. За сөрөг 2x квадраттэй. За мөн x тэнцвэртэй байхад y тэнцвэртэй байна. Сөрөг 2 үед бодъё. Сөрөг 2-ын квадрат 4 сөрөг 2-оор үржээд сөрөг 8. Сөрөг 1-ийн квадрат 1 сөрөг 2-оор үржээд сөрөг 2. За y тэмдэглэхийн үед тэгшинтэй учраас мөн адил байна. Та бүхэн бас бодож үзэж болно. Координатын хавтгаагаа зураад хүснэгтэн дэх тоонуудаа тэмдэглэж параболуудаа зурж тэмдэглэнэ. Y тэнцвэр t-5x функцийн график нь a тэнцвэр t-5 байна. Тэгээс их парабол дэш харсан байна. Y тэнцвэр сөрөг 2x квадрат функцийн график маань ийм байна. За парабол доош харсан байна.
үргэлж сөрөг утга авчээ. Y тэнцээ AX квадрат нэмэх Q функцийн графикийг байгуулъя. Дараах хоёр функцийн графикийг байгуул. За та бүхэн ажиглаж байгаа Y тэнцүү T гарамны 5x квадрат Y тэнцүү сөрөг 2x квадрат гэдэг нь бидний өмнө байгуулсан хоёр график байна. За нэгэн дээр нь 2-аас ч нөгөө дээр нь 2-ыг нэмсэн байна. За тэгвэл энэ функц маань T гарамны 5x квадрат функцийн утга бүрээс 2 хасагдах нь тодорхой. За утга нь бол 8-аас 2-ыг хасаад 6, 2-оос 2-ыг хасаад T, T-гээс 2-ыг хасаад сөрөг 2, 2-оос 2-ыг хасаад T, 8-аас 2-ыг хасаад 6 гарч байна. За энэ параболын орой нь T сөрөг 2 цэг. T сөрөг 2 цэг дээр оройтой парабол зурагдах нэ. За дараагийн функцээ байгуулъя. Y тэнцүү сөрөг 2x квадрат нэмэх нь 2. За энэ функц маань мөн адил Y тэнцүү сөрөг 2x квадрат функцийн утга бүр дээр 2-ыг нэмсэнтэй тэнцэх функц байна. За сөрөг 8 дээр 2-ыг нэмье. Сөрөг 6 2-ыг нэмье. Тэг дээр 2-ыг нэмье. 2 Тэг сөрөг 6 болно. За Y тэнцүү T гарамны 5x квадрат сөрөг 2 функцийнхаа графикийг байгуулъя. За та бүхэн өмнөх функцийнхаа графикийг ашиглаж болно. За өмнөх график ингэж зурагдсан байгаа. За энэ график дээр орших цэг болгоны утгыг өөрөөр хэлбэл Y-ийн утгыг 2-оор багасгана. За 2-оор багасгахад парабол за ингэж зурагдана. Өөрөөр хэлбэл Y тэнцүү T гарамны 2x квадрат функцийн графикийг Y тэмдлийн дагуу сөрөг чиглэл буюу доош 2 нэгжээр зөөсөнтэй тэнцүү байна. За дараагийн функцээ байгуулахад мөн өмнөх график ашиглаарай. За өмнөх график та бүхэн зурцсан байгаа. За Y-ийн утгыг 2 нэгжээр нэмэгдүүлнэ. За тэгвэл эерэг чиглэлд зөөгдөх нь. За манай функцийн график гараад ирлээ. Сөрөг 2x квадрат функцийн графикийг дээш нь эерэг тэмдлийн дагуу эерэг чиглэлд 2 нэгжээр шилжүүлсэнтэй тэнцүү график үүсэж байна. Дараагийн бодлого авч үзье. Квадрат дэлбэртэй цаасны дөрвөн булангаас 2 нэгж хэмжээтэй квадратууд таслан авч таггүй хайрцаг хийжээ. Хайрцагны эзлэхүүн ямар байх вэ? За өгсөн квадратын уртыг x гэж тэмдэглэе. За зургийг та бүхэн хараарай. За булан бүрээс 2-2-ыг авахд үлдэх урт нь x-с хасах нь 4 болох нь тодорхой. Хайрцагны эзлэхүүн мэдээж анхны квадратын урт x-с хамаарна.
Хайрцагны суурь мөн квадрат хэлбэртэй бөгөөд урт нь x-с асах нь 4 болно. 4 өнцөгт байгаа квадратуудыг аваад хаяхад 4 сэртэг үлдэнэ. Ингээд дээш нь нуглаад босгоход хайрцаг үүссэн байгаа. Тэгвэл үүссэн хайрцагны өндөр мэдээж 2 нэгж болно. Суурийн талбай уртыг өргөнөөр үржээд x-с асах нь 4-ийн квадрат болно. Эцэлхэн гэдэг маань урт 4 өндөр 3-ын үржүүр эсвэл суурийн талбайг өндрөөр үрждэг билээ. За эцэлхүүнээ бол эцэлхүүн маань квадратын урт x-с хамаарсан 2-ыг үржих нь x-с асах нь 4-ийн квадрат хэлбэртэй функц гарч ирж байна. За тэгвэл бидний дараагийн байгуулах функц маань y тэнцүү a хүрчих нь x-с асах нь p-ийн квадрат функцийн график байх болно. За энэ функцийн графикийг байгуулахдаа x-с асах нь p тэнцүү t орлуулга хийе. Тэгвэл функц маань y тэнцүү a t квадрат хэлбэртэй болно. Өөрөөр хэлбэл ax квадрат функцийн графиктай төстэй гэсэн үг. T тэнцүү тэг байхад y тэнцүү тэг. За тэр цэгт оройн нь байх болж байна. За T тэнцүү тэг бол орлуулга дээр бодвол x-с асах нь p тэнцүү тэг болно. x тэнцүү p үед y тэнцүү тэг болж байна. За тэгвэл p тэг цэг маань манай параболын оройн цэг болох нэ. За y тэнцүү x-с асах нь p-ийн квадрат функцийн графикийг байгуулахдаа нэгдүгээрт y тэнцүү ax квадрат функцийн графикийг байгуулах нь. За байгуулсан графикаа x тэмдгийн дагуу p нэгжээр шилжүүлэх. За p эрг үед x тэмдгийн дагуу эрг чиглэл шилждэг. P сөрөг үед x тэмдгийн дагуу сөрөг чиглэлд шилждэг. Y тэнцүү тэг 15-ыг үржих нь x-с асах нь 4-ийн квадрат функцийн графикийг байгуул. Энэ функц маань бодлого 2 дээр хайрцагны эзэлхүүнийг илэрхийлсэн функцтэй ижил байна. За оройн цэгээ хамтдаа олцгоё. x-с асах нь 4 тэнцүү тэг. За x тэнцүү 4 гарч байна. Оройн цэг маань 4 тэг болж байна. x тэнцүү 4 байхад y тэнцүү тэг байгаа. За x-ийн оронд тэгийг орлуулад бодъё. Тэгээс 4-ийг сөрөг 4 квадрат нь 16 тэг 15-аар үржээд 8. 2-оос 4-ийг сөрөг 2 квадрат нь нэмэх 4 тэг 15-аар үржээд нэмэх 2 болно. За оройн цэгийнхээ хувьд функцүүд тэг шимтэй байдаг. X-ийн орон 6 борлуулаад бодож болно. Эсвэл тэг шимтэй гэдгийг ажигласан бол шууд өмнөх тооцооллоо ашиглаж болно. За дэвтэр дээр эдгээр цэгүүдэд тэмдэглээд парабола зураарай. Энэхүү функцийн графикийг байгуулахдаа y тэнцүү тэг 5x квадрат функцийнхаа графикийг ашиглана. За орой тэг байснаа 4 тэг цэг рүү шилжиж байна.
X тэмдэглэлийн дагуу эерэг чиглэл 4-1-зайд шилжиж байгааг та бүхэн харж ажиглаж байгаа хаа. За хамтдаа та бүхний зурсан графикийг харцгаая. Эерэг тэнцүү тэг 5x квадрат функцийн графикийг x тэмдэглэлийн дагуу эерэг чиглэлд буюу баруун гар тийш 4-1-зайд шилжүүлсэн болохыг та бүхэн харж болно. За дараагийн дасгал эерэг тэнцүү тэг 5-ыг өрчгөн x дээр нөхөн 6-гийн квадрат. За тооцооллоо эцгээе. За оройн цэг сөрөг 6 тэг болохыг харж болж байна. За сөрөг 6 үед сөрөг 6 дээр 6-ын тэг тэгийн квадрат тэг тоогоор үржээд нь тэг байгаа. За сөрөг 10 үед хамтдаа бодцгоё. Сөрөг 10 дээр 6-г сөрөг 4 квадрат нь 16 тэг 15-аар үржээд 8 байгаа. Сөрөг 8 үед бодъё. Сөрөг 8 дээр 6-г сөрөг 2 квадрат нь 4 тэг 15-аар үржээд 2 байгаа. За x-ийн утгууд 2 алхамтайгаар оройн цэгээс 2 тийш алслагдсан учраас тэгшин байгаа. За эдгээр цэгүүдээ мөн координатынхаа хавтгаа дээр тэмдэглээрэй. За энэ функцийн графикийг зурхад мөн эерэг тэнцүү тэг 5x квадрат функцийн график ашиглана. За та бүхний дэвтэр дээр энэ график зурагдсан байх. За бүгдээрээ ажиглацгаая. Эерэг тэнцүү тэг 5x квадрат функцийн график маань x тэмдэглэлийн дагуу сөрөг чиглэлд буюу зүүн тийш 6-1-зайд шилжсэн болохыг харж болж байна. Ингэхдээ бас хэлбэр хэмжээгээ алдаагүй. Дараагийн функц авч үзье. Энэ функц маань эерэг тэнцүү а бүрчгэн x-с ассан p-ийн квадрат нэмэх q функц болно. За энэ функцийн графикийг байгуулахад нэгдүгээрт эерэг тэнцүү ax квадрат функцийн графикийг байгуулна. Хоёрт эерэг тэнцүү а бүрчгэн x-с ассан p-ийн квадрат функцийн графикийг байгуулна. За энийг байгуулахдаа яаж байгуулах вэ гэвэл хэрвээ p-ний эерэг бол эерэг тэнцүү ax квадрат функцийн графикийг x тэмдэглэлийн дагуу эерэг чиглэлд p сөрөг тоо бол x тэмдэглэлийн дагуу сөрөг чиглэлд p1-жээр шилжүүлэхийг өмнөх дасгал дээрээс бид нэр мэдсэн байгаа. За гуравт нь эерэг тэнцүү а бүрчгэн x-с ассан p-ийн квадрат нэмэх нь q функцийн графикийг байгуулна. За q маань эерэг тэмдэглэлийн дагуу зөөдөг болохыг бид бас өмнө жишээ дасгалаас мэдсэн байгаа. Хэрвээ q эерэг тоо бол эерэг тэнцүү а бүрчгэн x-с ассан p-ийн квадрат функцийн графикийг эерэг тэмдэглэлийн дагуу эерэг чиглэлд q сөрөг тоо бол эерэг тэмдэглэлийн дагуу сөрөг чиглэлд q1-жээр шилжүүлж байгуулна.
За дараах функцийн графикийг байгуулъя. Y тэнцүү AX квадрат нэмэх BX нэмэх C функцийн график. За хэрхэн яаж байгуулах тухай авч үзье. За өгсөн функцийн графикийг байгуул. За энэ функцийн графикийг байгуулахын тулд эхлээд өгсөн функцээ Y тэнцүү A бүрчгэн X-с P-ийн квадрат нэмэх Q хэлбэрт шилжүүлэх, өөрөөр хэлбэл бүтэн квадрат ялгах хэрэгтэй. За A T-5 байгаа учраас A тэнцүү T-5 байгаа учраас T-5-ыг хаалтны өмнө гаргаж чий. За бүтэн квадратаа ялгаж чивэл функц маань T-5-ыг үржих нь X-с 2-ын квадрат хасах нь 4 болно. За бидний мэддэг хэлбэрт функц маань ороод ирлээ. За энэ функцээ яаж агуулах дараалал харъя. За X-с 2-ын квадрат байгаа учраас P тэнцүү 2 гэсэн үг. X тэмдлийн дагуу эерэг чиглэл буюу баруун гар тийш 2 нэгжээр зүүхэн. За дараа нь зүүсэн функцээ хасах дөрөв байгаа учраас эерэг тэмдлийн дагуу сөрөг чиглэл буюу доош 4 нэгжээр зүүхнэ. За та бүхэнд Y тэнцүү T-5X квадрат функцийн график бэлэн байгаа. За тэгвэл параллел зөвлөлтөөр өгсөн функцийн графикийг дэвтэр дээрээ байгуулаарай. Та бүхний байгуулсан графикийг хамтдаа хянацгаая. За эхний функц тэг цэг дээр оройтой парабол байна. За дараа тасархай уламжлалаар Y тэнцүү T-5-ыг үржих нь X-с 2-ын квадрат функцийн график байна. За P тэнцүү 2 учраас X тэмдлийн дагуу баруун гар тийш 2 нэг шилжсэн байгаа. Q сөрөг 4 учраас доош 4 нэгж шилжсэн байна. За хамгийн тод яган функц маань бидний байгуулах ёстой функцийн график байна. За тэгэхээр ямар ч квадрат функцийн графикийг бид бүтэн квадрат ялгах замаар түүний графикийг хэрхэн байгуулахыг авч үзлээ. За дараагийн дасгал. За өгсөн функцийн графикийг байгуулаарай. Хийх алхмууд өмнөх бодлоготой ижил байгаа бүтэн квадрат ялгах замаар байгуулна. А тэнцүү сөрөг нэг байна. За сөрөг нэгэ буюу хасах тэмдгийг хаалтны өмнө гаргаж бүтэн квадратаа ялгая. За тэгвэл өгсөн функц маань дараах хэлбэртэй болж байна. За хамгийн анхaalж байгуулах функц маань Y тэнцүү сөрөг X квадрат функц байна. За бид нар хичээлийн эхэнд энэ функцийн графикийг байгуулчихсан график маань бэлэн байж байгаа. За дараа нь энэ функцийн графикийг байгуулах ёстой. За энэ функц маань хасах X квадрат функцийн графикийг X тэмдлийн дагуу 100 гар тийш нэг нэгж шилжүүлэх ёстой. Q тэнцүү 4 байгаа учраас саяхан шилжүүлсэн графика дээш 4 нэгжээр зөөж байгуулна.
За та бүхний байгуулсан график энэ графиктэй таарж байгаа гэдэгт итгэж байна. За сөрөг x квадрат функц маань улаан байна. 100 гар тийш нэгжээр шилжүүлээ. Учир нь p тэнцүү сөрөг нэг байгаа. За дараа нь q4 учраас дээш 4 нэгжээр шилжүүлсэн оройн цэг маань сөрөг нэг 4 цэг дээр оройтой парабол байна. За ингэж шилжүүлэхэд парабол маань хэмжээ хэлбэр дүрсээ алдааг болно. Y тэнцүү x квадрат функцийн графикийг авч үзье. Энэ функцийн график нь y тэнглэгийн хувьд тэгшинтэй байх бөгөөд оройн цэг нь тэг буюу координат их байна. Энэ функцийн график нь дээшээ харсан парабол байх бөгөөд y-ийн үргэлж эерэг утгыг авна. Учир нь альва тооны квадрат үргэлж эерэг утгатай байдаг билээ. Y тэнцүү сөрөг x квадрат функцийн графикийг авч үзье. Энэ функцийн график нь y тэнцүү x квадрат функцийн графиктай x тэнглэгийн хувьд тэгшинтэй байна. Y тэнцүү x квадрат функцийн альва x, y координаттай цэгийг авч үзье. Түүний x тэнглэхдээ тэгшинтэй байх цэг нь x сөрөг y координаттай цэг байна. Жишээ нь 2, 4 координаттай цэгийн x тэнглэхдээ тэгшинтэй байх цэг нь 2 сөрөг 4 байна. Сөрөг 3, 9 цэгийн x тэнглэхдээ тэгшинтэй байх цэг нь сөрөг 3 сөрөг 9 байна. Y тэнцүү сөрөг x квадрат функцийн график нь мөн y тэнглэгийн хувьд тэгшинтэй бөгөөд оройн цэг нь тэг буюу координат их байна. Оройн цэгээс бусад цэгүүд дээрээс сөрөг утгатай доош харсан парабол байна. Тэнцүү ax квадрат функцийн графикийг авч үзье. А тгээс үед параболын салаа дээш харсан байна. Ax квадрат функцийн орой маань координатын ихтер байна. Өөрөөр хэлбэл параболын орой тэг цэг дээр байна. За агийн утгыг x-гээд үзье. А-гийн утгыг x-гэх тусан параболын салаа улам бүр y тэнглэг рүү агшиж өөрөөр хэлбэл ойртож байна. За А-гийнхаа утгыг багасгаад үзье. А-гийн утга багасах тусан параболын салаа y тэнглэгээс олдож өөрөөр хэлбэл тэлж байна. За сөрөг үед параболын салаа доошоо харна. За А-гийн сөрөг утгыг багасгах тусам параболын салаа y тэнглэг рүү агшиж улам бүр агшиж байгааг та бүхэн харж байна. А-гийн утга сөрөг үед x-гээд үзье. Параболын салаа маань y тэнглэгээс алсалж параболын салаа маань тэлж байна. Y тэнцүү ax квадрат нэмэх нь q функцийн графикийг хэрхэн байгуулах тухай харж үзье. Энэ функцийн графикийг байгуулахын тулд y тэнцүү ax квадрат функцийн графикийг ашиглана. За тэнцүү тэг 10.5 q тэнцүү тэг функц өгөгдсөн байна. Координат автор дээр. За q-д y утга өгье. За x-ийг
За Q-д эерэг утга өгөхөд Y тэнцүү AX квадрат функцийн график маань Y тэмдэглэгийн дагуу эерэг чиглэлд Q1-ээр шилжиж байгааг харж болж байна. За Q-д сөрөг утга өгч үзье. За сөрөг утга өгөхөд Y тэнцүү AX квадрат функцийн график маань Y тэмдэглэгийн дагуу сөрөг чиглэлд Q1-ээр шилжиж байна. За сөрөг үед парабол маань доошоо харсан, Q тэнцүүтийг үед параболын орой координатын ихтер байрлах функц байна. За Q-д эерэг утга өгье. Парабол хэлбэр хэмжээгээ алдахгүйгээр эерэг тэмдэглэгийн дагуу эерэг чиглэлд Q1-ээр шилжиж байгааг харж болж байна. За Q-д сөрөг утга өгöd үзье. За Q-д сөрөг утга өгөхөд мөн Y тэнцүү AX квадрат функцийн график маань Y тэмдэглэгийн дагуу сөрөг чиглэлд Q1-ээр шилжиж байгааг харж байна. За Q-гийн утгыг багасгая. За мөн Y тэмдэглэгийн дагуу сөрөг чиглэлд шилжиж байна. За эндээс дүгнэлт хийхэд Y тэнцүү AX квадрат нэмэх Q функцийн графикийг байгуулахдаа нэгдүгээрт Y тэнцүү AX квадрат функцийн графикийг байгуулна. За функцийн график дээшээ доошоо харсан аль нь ч бай ялгаагүй хэрвээ Q эерэг бол Y тэнцүү AX квадрат функцийн график Y тэмдэглэгийн дагуу Q Z шилжин. Хэрвээ Q сөрөг тоо байх юм бол Y тэнцүү AX квадрат функцийн график хэлбэр хэмжээгээ алдахгүйгээр Y тэмдэглэгийн дагуу сөрөг чиглэлд Q Z шилжинэ. Y тэнцүү A гүрчэн X-с асган P-ийн квадрат функцийн графикийг хэрхэн байгуулах тухай авч үзье. Энэ функцийн графикийг байгуулахын тулд мөн адил Y тэнцүү AX квадрат функцийн графикийг ашиглана. A тэнцүү 1.5 өөрөөр хэлбэл A эерэг үед Y тэнцүү AX квадрат функц маань дээшээ харсан парабол байна. За P-д эерэг утга өгч үзье. За функцийн график маань X тэмдэглэгийн дагуу эерэг чиглэлд хэмжээ хэлбэрээ алдахгүйгээр P1-ээр шилжиж байна. За P-д сөрөг утга өгöd үзье. За сөрөг утга өгөхөд Y тэнцүү AX квадрат функцийн маань график X тэмдэглэгийн дагуу сөрөг чиглэлд P1-ээр шилжиж байна. За дараагийн жишээ авч үзье. A тэнцүү сөрөг 1.5 үед өөрөөр хэлбэл A сөрөг үед парабол доош харсан байна. За P-д эерэг утга өгч үзье. Эерэг утга өгөхөд парабол маань X тэмдэглэгийн дагуу эерэг чиглэлд хэмжээ хэлбэрээ алдахгүйгээр P1-ээр шилжиж байна. За P-д сөрөг утга өгöd үзье. За P-д сөрөг утга өгөхөд Y тэнцүү AX квадрат функцийн график X тэмдэглэгийн дагуу сөрөг чиглэлд P1-ээр шилжиж байна.